За өнөөдөр би үзэгч хүүхдүүдэд болон инжиртэй зориулаад маш гоё дуу сонгож ирсэн. За энэ нь болохоор хүүхэд насны тухай. Хүүхэд нас гэдэг нэртэй дуу байна. За үг аяыг Галсан Баяр гэдэг зохиогч зохиосон байна. За би бол энийг дуучин Аз Заяагийн дуулж ирснээр анх өөрөө бас дуулж сонсож сурж исэн. Өнөөдрөөс хүүхдүүдэд яг тэр дуучин Аз Заяагийн дуулж ирснээр хүрэх болно. За эхлээд бүгдээрээ энэ хүүхэд нас гэдэг дуугаа бүтнээр нь сонсоод үзье. Баярцэнхийнээс галын дүшиг нас гэрэл редүнаас бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин золбоо бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин золбоо анхны үерхийнээс ариунэнднээс алдрагиннаас аз химринаас мөнгө хохнинаас мөнгө дурсахнаас эрдмийг сурахнаас ирээдүйн цогцлохнаас бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин золбоо бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин золбоо дурсахнаас эрдмийг сурахнаас ирээдүйн цогцлохнаас бидний нас Хүүхэд бидний нас хөгжилтэйх нь нас. Хүүхэд бидний нас хөгжилтэйх нь нас. Хонгор гинэн нас хойчийн залгамж нас. Хонгор гинэн нас хойчийн залгамж нас. Бидний золбоо нас. Баяр цэнгэлийн нас. Галын дүшиг нас. Гэрэлт ирээдүйн нас. За дахилт нь орж ийн бидний дуу ирээдүйн цуурай. Бидний жавхаа хойчийн золбоо. Бидний дуу ирээдүйн цуурай. Бидний жавхаа хойчийн золбоо. За энэ хоёр мөрийг дахилтан дээрээ хоёр удаа давтаж дуулж байгаа юм байна шүү дээ. За дараагийн баг. Анхны үерхлийн нас. Ариун нандин нас. Алтрай гинэн нас. Аз химрийн нас. Мөнгөн хонхны нас. Мөнхөд дурсах нас. Эрдмийг сурах нас. Ирээдүйг цогцлоох нас. За дахилт бидний дуу ирээдүйн цуурай. Бидний жавхаа хойчийн золбоо. Бидний дуу ирээдүйн цуурай. Бидний жавхаа хойчийн золбоо. За хүүхэд нас гэдэг дуу маань одоо хүүхдийн дөнгөж төрснөөс хойших нас биеинд хүрэх хүртэлх тэр одоо хүүхэд насыг бүхэлд нь багтаасан байж тээ тийм ээ. Одоо жишээ нь үгэн дээр нэгж ил да.
Хүүхэд бидний нас, хөгжилтэйх нь нас, хонгор гинэн нас, хойчийн залгамж нас гэдэг одоо хүүхдийн бүр юм бага бэлчир үеийг дурсан байна. Дараагийн бадаг дээр болохоор анхны үерхэл, одоо аз хиймэр, за тэгээ мөнгөн хонх, эрдмийг сурах нас, ирээдүйг зохицлоох нас гэд одоо хүүхэд өсвөр насндаа орцсон. Мөнгөн хонх гэдэг чинь одоо нөгөө нэг 10 жилийн сургуулаа төгсөж байгаа үеийг илэрхийлсэн шиг байна. За тэгээд эрдмийг сурах нас, ирээдүйг зохицлоох нас гэд одоо хүүхэд арай өсөж том болсон үеийг бас ингэж дурсан байна. Одоо харин хоёлаа энэ хүүхэд нас гэдэг дуугаа аялаж дуулж үзье тийм үү? Баярцынхинаас галын дүршигнаас гэрэл редүнаас бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин тодбоо бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин тодбоо анхны үерхийнээс ариунэнднээс алдрагиннаас аз химринаас мөнгө хохнинаас мөнгө дурсахнаас эрдмийг сурахнаас ирээдүйг зогслохнаас бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин тодбоо бидний дүү ирээдүйн зүрээ бидний жавхаа хойчин тодбоо дурсахнаас эрдмийг сурахнаас ирээдүйг зогслохнаас